Сайн залуусаа та бүхэндээ хорвоод лидер сонио хачин амьтдын тухай хүргэж байсан билээ. Тэгвэл бид энэ удаагийн бичлэгээр устдаж үгүй болсон амьтдын тухай хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн бичлэгээ дуустал үзэж бидэнтэй хамт байгаарай. Бидний бичлэгээ Ондо брэндтэй хамтран хүргэж байна. Бидний дэмжиж ажилласан Ондо брэндтэй баярлалаа. Сайн уу? Ондогийн дата шилжүүлэх боломжтой. Бас дээр нь хугацаагүй. Одоо бүр хүссэн үнийн дүнгээрээ авдаг боллоо. Ондо цэгийн рүү ороод Hello промо кодыг ашиглан хугацаагүй датагаа 50% хямдруулж аваарай. 50%. Ондо брэнд нь Ондо брендийн нийт хэрэглэгчдтэй датагаа хямдруулсан байна. За та бүхэндээ дата хэрхэн яаж авах тухай зааврыг оруулъя. За Ондо брендийн сайт руу нэвтрлээ. За датаны сонголтууд маань харагдаж байна. 10 ГБ, 28 ГБ, за 111 ГБ гэсэн сонголттой байна. За утасныхаа дугаарыг хийлье. За одоо ингээд төлбөрийнхаа нөхцөлийг сонгох нь QPay. За ингээд датагаа авлаа. Бидний удаагийн бичлэгээр мөслийн үед Монгол оронд амьдарч байсан амьтдын тухай хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн тэдгээр гайхалтай амьтдыг мэдж ав. Бидэнтэй хамт байгаарай. Тэгэхээр мөслийн үед Монгол оронд амьдарч байсан хамгийн ихний амьтан бол Арслан заан. Арслан заан мөслийн үед амьдарч байсан хамгийн том биетэй амьтан гэгддэг. Арслан заан одоогоос 10-аас 30 мянган жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд хамгийн сүүлчийн Арслан заан нь 10 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Арслан зааны биеийн өндөр нь 2.8-аас 4 метрийн өндөрт 8 тонн хүртэл жинтэй авраг том заан билээ. Арслан зааны соёо нь асар том гэдгээрээ онцлогтой. Тухайлбал нас биеинд хүрсэн эрэгчин зааны соёо нь гэхэд 4-өөс 4.5 м урт, 150-аас 200 кг хүртэл жинтэй, диаметр нь 18-аас 20 см байдаг. Арслан заан хүйтэн цаг урт сайн дасан зогтсон амьтан байсан бөгөөд арьсан доороо зузаан өөхөн давхрагтай. Биеийн гадуураа маш их өтгөн ус ноостой. Үснийх нь зузаан 80-аас 100 см хүртэл хужигдсан байдаг. Арслан заан нь 8-аас 10-уулаа сүргэлэн нийлж нэг сүрэг үүсгэх бөгөөд сүргийн удирдагч нь нас бий гүйцэн эмэгчин байдаг юм. Тэд авраг том соёогоор амьтдаас биеэ хамгаалах, том мод бутыг унгах, цас малтах зэрэг үйлдэлүүдийг чадамгай хийдэг. Арслан заан ойролцоогоор 80 хүртэл насалдаг байжээ. Арслан заан устдаж үгүй болсон шалтгаан нь хоёр янзын шалтгаантай. Нэгдүгээр гэвэл 15 мянган жилийн өмнө эхэлсэн дэлхийн дулаарлаас болоод, хоёрдугаар гэвэл эртний хүмүүс уг амьтны яс арсыг хит их ашигласнаас болсон гэж үздэг. Монгол улсын хувьд Арслан заан нь Монгол орны хойд хэсгээс олддог. Тэр дундаа Оросын нутгуудаас бол зандагсан ус ноостойгоо хотоодон дах хоол идэрчтэйгээ олддог байна. Нэгэн жишээ гэхэд Хөвсгөл аймгийн Төм үзээд Арслан зааны 120 см урттай 19 кг жинтэй соёоны үзүүр хэсэг хадгалагдаж байна. Мөн сүүлээр 2018 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь алтны урхаагаас Арслан зааны соёо олджээ. Энэхүү олдрууд 1 м 20 см урттай нэг том соёо, тус бүр 30 см урттай хоёр жижиг соёо байв. Сониос Америкчууд энэтхэг зааны ДНХ-гээс үр хөврлийг гарган авч Арслан зааныг дахин бүтээхээр ажиллаж байгааг нь. Хэрвээ тэдний төсөл амжилттай хэрэгжих юм бол 2027 гэхэд их дэлхийн маань Арслан заантай болох ажээ. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд Япон болон Оросын эрдэмтэд хамтран Якутын Арслан зааныг амьлуулах гэж оролцсон юм. Гэвч энэхүү оролдлого амжилтгүй болжээ. Дараагийн амьтан бол одос сүхэр. Бид бүхэн халуун оронд амьдардаг одос сүхрийн талаар мэдэх визээ. Тэгвэл энэхүү үхрийн өвөг дээдэс мөслийн үед Монгол орны нутгаарч мөн амьдарч байжээ. Одос сүхэр нь бүр 200 мянган орчим жилийн өмнө үүсч, одоогоос 20 мянган жилийн өмнө устдаж эхэлжээ. Тухайн үед одос сүхэр нь 4 м гарan урттай, 2.5 м өндөртэй, 1-ээс 2 тонн жинтэй, 2 м-ийн урт ивэртэй байжээ. Эдүгээ 2013 онд Сэлэг аймгийн Ерөөсөмийн Могот гэх газраас одос сүхрийн толгойн дагдсан яс эвэр бүхий олдрууд олджээ. Тэрхүү эвэр нь 120 см урттай, 80 см диаметртэй байжээ. Мөн Дархуул аймгийн Шарын голын уурхайн цааханд эртний одос сүхрийн эвэр дунд чөнгөний хамт олдсон байна. Харин тэрхүү эвэр нь нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртлээр 101 см, дунд чөнгөний урт нь 47 см байжээ. Харин дараагийн амьтан бол савагт хэрс. Савагт хэрс нь Евразийн хойд хэсгийн тал нутагт байсан бөгөөд мөслийн үеийн сүүлийн хүртэл амьдарч байжээ.
Савагт хирс нь хамар дээрээ 2 ивэртэй бөгөөд урд талынх нь илүү том урт байв. Тухайн үед савагт хирс нь 1 м 80 гаруй сантиметрийн өндөртэй байв. Хөгшин эргчингүүдийн зарим нь 1 м гаруй урттай ивэртэй байжээ. Савагт хирсний дүрс хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зургууд дээр ихээхэн байдаг. Савагт хирс нь одоогийн Их Британаас Сибирийн дорнод хэсэг хүртэл өргөн удан тал нутагт тархан амьдарч байжээ. Савагт хирсний арьс нь зузаан өснөөсөөр хужигдаж мөн жижигчгтэй байгаа нь хүйтэн уур амьсгалд зогтсон амьтан байсан гэдгийг илтгэн. Шүдэнж гэсэн хүйтэн цаг үед ургах хатуу өвс ургамлыг идэхэд зогтсон гэмээр. Ижил цаг үед оршиж байсан арслан заанаас ялгаатай нь гэвэл Хойд Америк твээс чулуутсан яс нь бараг олддгүй байна. Савагт хирс нь цаг агаарын дулаар л эдэрч дижээлийн хомсдол зэргээс шалтгаалan одоогоос 10,000 гаруй жилийн өмнө устан мөслөн үед дууснаар мөгссөн байна. Та бидний харж үз зурагт Дорнод аймгаас олдсон савагт хирсний олд руу болно. Энэхүү савагт хирс нь 15,000-аас 20,000 жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ. Яг энэ хүртэл амьтад нь мөслөн үед Монголын тал нутгаар амьдарч байсан батлагдаж олд руу нь олдсон амьтад байв. Харин дараагийн амьтан бол аврах цөөвөр чон. Бид бүхэн цөөвөр чоныг мөн л халуун орны амьтад гэдгээр нь мэдэв хэзээ. Гэтэл мөслөн үед цөөвөр чон нь Монголын тал нутгаар мөн амьдарч байсан гэх судалгаа байдаг ажээ. Эртний цөөвөр чон нь Монгол, Орос, Аляскийн хооронд хамгийн ихээр тархан сууршиж, хожим Хойд Америк руу нүүдэлсэн байх магадaltaй гэж үздэг. Үнэн дээр дэлхийн дулаар л явагдахын хэрээр мөслөн үеийн амьтдын яснууд маш ихээр гарч иж байгаа боловч цөөвөр чоны яс хэр барагтаа олддгүй гин. Тиймээс мөслөн үед цөөвөр чон нь маш ховор төрлийн амьтан байсан гэж үздэг байна. Эртний цөөвөр чонууд нь өнөө үеийнхтэй төстэй боловч маш хурдан дахиж чадах хүчирхэг хөлтэй байжээ. Тэд 5 сая гаруй жилийн өмнө одоогийн Европ болон Азийн нутаг дэвсгэрт үйлдсэн бөгөөд тэдгээрийн үлдэгдэл нь Монгол, Канзас, Мексик, Юкон зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс олдсон гин. Оттава дахь Канадын байгалийн түүхийн музейд цөөвөр чоны чулуутсан хос шүд хадгалаастай байдаг. Судлаачид эдгээр шүдийг 850,000-аас 1.4 сая жилийн өмнөх олдвор гэж үзжээ. Дараагийн дурдах амьтан бол авраг гахаа. Энэхүү гахаа мөслийн үеэс ч өмнө буюу 20-с 50 сая жилийн өмнө Хойд Америкт амьдарч байжээ. Энэхүү авраг гахааны хэмжээ нь өнөө цаг үеийн адуунаас ч том жинтэй байв. Энэхүү авраг гахааг энтиолодон гэдэг. Цаашлаад алуурчин гахаа, тамийн гахаач гэж ярьдаг. Учир нь тус гахаа олз руугаа дайрахдаа харгас хэрцгийгээр дайрч барьж иддэг. Гэвч хамгийн сонирхолтой нь анхны энтиолодонгууд 50 сая жилийн өмнө Монголд үүссэн гин. Хожим тэд Аз даяар тархаж Европ, Хойд Америкийн нутгуудаар тархжээ. Энтиолодонгууд нь аимшигт махчин гэдгээрээ үнэхээр айц төрүүлмээр байв. Энтиолодон нь урт нарийнхан хөлтэй учраас ямар ч амьтныг гүйцэж чадхаар хурдан. Тэдний толгойд бусад биеийнх нь хэсэгтэй харьцуулахад дэндүү том буюу 45%-ийг эзэлдэг байв. Гэвч тархи нь маш жижигхэн байжээ. Тиймээс толгой нь маш том учир биеийн тэнцвэрээ сайн хадгалахын тулд нурууны сүүл хэсэг хүртэл булчингууд нь маш сайн хөгжжээ. Энтиолодон нь маш том хурц шүдтэн дээр эрүүгээ 90 градус хүртэл нээж чаддаг. Мөн хамгийн хажирхалтай нь тэд бүх төрлийн ургамлыг эдгийн сацуу хажуугаар нь махч бас иддэг байжээ. Дараагийн амьтан бол эвэргүй хирс. Энэхүү амьтныг шинжлэх ухаанчид эвэргүй хирс хэмээн нэрлэжээ. Энэхүү хирсүүд нь 25 сая жилийн өмнө Аз тивд амьдарч байжээ. Эвэргүй хирс нь 5 м өндөр, 8 м урт, 22 тонн жинтэй байжээ. Гэснээс манай дэлхийн түүхэнд үүнээс том хуурай газрын хөвгтөн амьтан олдож байгаагүй гин. Тус амьтны гавл болон нурууны яс нь хятадын умард бүсийн Гансу мужийн Линшиа голын саваас олджээ. Тиймээс эрдэмтэд эвэргүй хирсийг Монголоос Пакистан хүртэл Төв Азийн газар нутагт тархан амьдарч байсныг тогтоожээ. Юутайч динозавроос дутгааргүй иймэрхүү авраг том биетэй амьтад эрт цаг үе Монголын нутгуудаар амьдарч байжээ. Магадгүй та бүхэн эртний амьтдын ядаж нэгэнч болов өнөө цаг үед амьдарч байсан бол хичнээн сайхнаа хэмээн бодож байгаа болов. Тэгвэл та бүхэндээ бонус болгон дуртахад дээр дурдсан арслан зан, савагт хирс, цэлмэн соёот бар гэх мэт амьтдтай зэрэгцэн амьдарч байсан амьтан бол Монгол бүхэн гин. Тухайлбал Монгол бүхэн нь ойролцоогоор 250,000 жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. Өдгөө дэлхийд соргог бүхэн, Монгол бүхэн гэсэн хоёр зүйлийн бүхэн байдаг. Монгол бүхэн ганцхан манай улсад л байдаг.
Тиймдээч Монгол бүхэн нь хавтгай, мазалай, хулан, хар сүлд зээр дахин хамтаар говийн гайхамшиг 6 амьтдыг нэгт ордог. Монгол бүхэн махыг хүнсэнд хэрэглэж, эврийг нь эмэнд ашиглахын тулд хулгайхаар агнаж, бэлчээрийг нь булаан нутгалсаар байгаад амьдрах аргагүй болгож, тоо толгойг нь маш ихээр цөөрүүлжээ. Тиймхүү идүүгээ бүрмөсөн устж үгүй болох магадлалтай амьтдын тоонд орсоор байгаа юм. Эцдээ байгалийн шалгалыг тийсч мөслийн үеийг туулж гарсан энэ амьтан бидний буруутай үйлдэлээс болж устдах ёсгүй бизээ. Бид энэ хөгжлөгийн Ондоо брэндтэй хамтран хүргэж байна. Бидний дэмжиж ажилласан Ондоо брэндтэй баярлалаа. Сайн уу? Ондоогийн дата шилжүүлэх боломжтой. Бас дээр нь хугацаагүй. Одоо бүр хүссэн үнийн дүнгээрээ авдаг боллоо. Ондоо цэгийн рүү ороод Hello промо кодыг ашиглан хугацаагүй датагаа 50% хямдруулж аваарай. 50%. Бидний хэлсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Гиснээс та бүхэн анхаарлаа түр хандуулаарай. Та бүхэн Ондоо брэндийн тухай мэдээллийг бичлэгний доор байгаа description хэсгээс аваарай. Одоо ч юм болгон Ондоо болж тэ. That's it.